ууралдаг, бухимддаг ч байдаг юм уу те. Эсвэл ирээдүйдийн хүүхдүүд одоо юу гэдгийг маш хурдан ямар нэг юм дондох эрсдэл бүхий болно. 16 нас өрөнгөтэн. За ингээд чи амьдрал руугаа өөрөө яваа гэж хэлэх аягүй хэцүү болчиход байна шүү дээ. Харин өртөө болоод ирэхэр хүн бүтэн хариуцлага хүлээгээд бүтэн золиос. Энэ өөрөө юу бий болгодог вэ гэхээр амьдралын аль нэг хугацаанд дөрвөн хүн дотмын нэгэн сэтгцийн ямар нэг юм гэр өвдөж үзээ заримд эдгэрсэн баг мэдэхгүйгээр. Хэрэглэгч нар нь алкогол яг адилхан шүү дээ. Хэрэглэгч нар нь ядуу буруу орныхон. Докторгүй болцсон сэтгэл санааг, сэтгэл зүйн байдлыг доктортой болгохын тулд хичээл зүтгэл заавал хэрэг. Зүгээр хайчих юм бол Сайн байцгаана уу эрхэм өндөд үзэгч сонсогчдоо. Жошогийн подкаст аль хэдийн 20 дугаар та бүхэнд хүрж байгаа юм байна. Ингээд 20 дахь дугаараа уулзж байгаатаа маш их баяртай байна. Жошогийн подкастыг YouTube сувгаар үзэхээс гадна Улаанбаатар хотын 88.8 радио, Эрдэнэт хотын Эрдэнэтийн дуу хоолой радио, Дархан хотын Шин дуу хоолой радиогоор та бүхэн хүлээн аван сонсож байгаа. За тэгээд өнөөдрийн маань 20 дахь дугаарт маш эрхэм хүнд нэгэн зочин битээр одоо хагас жилийн өмнөөс бас энэхүү подкастыг төлөвлөж байгаад өнөөдөр энэ наадмын улсын баяр наадмын дугаараар та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээд сэтгэл заслын эмч инх төвшин маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За цаг зав гарган хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. за баярсанд баярлалаа. За Тэшнийхээ одоо хоёулаа сайхан төлөвлөсөн. Наадмын дугаар хийх гэдээсэн шүү дээ. Ингээ сайхан Монгол дээлтэйгээ ингээ сууж таглаа өнөдөр. Тэгээд анхаатагаал дээлтэй юм дарлцж шээ. Харин би ч одоо бас нэг дээл өмсөд дээдгүй жоохон халууцгүй дээл гэдгээс айж аль хэдийн хөлс гараад эхэлжлээ. Гэтэ үрийнэ. За өнөөдрийн маань дугаарт таныг бол одоо танилцуулах шаардлагагүй маш сайн хүмүүс мэдж байгаа учраас хоёулаа цагаа хэмнээд шууд гол агуулга руугаа ороо явчих. Тэгэхээр үзэгч сонсогчдоо бид хоёр өнөөдөр хоёр том сэдвийн хүрээнд ярилцсанаа. За эхний сэдэв маань бол энэ middle age crisis буюу одоо дунд насны хямрал гэдэг энэ одоо дэлхийн нийтэд маш өргөн хүрээнд яригддаг ийм сэдэв байгаа. Энэ талаар бид нэр ярилцах болно. За мөн нэвтрүүлгийнхаа 2 дугаар хагаст одоо энэ бүсгүйчүүдийн дотоод ертөнц бүсгүйчүүдийн эмэгтэй хүний сэтгэл зүй суурьтай ярилцах болно. За ингээд хоёулаа шууд гол ажилд орчих. Энэ одоо ингээл миний өөр дээрээ анзаарсан эргэн тойрныхоо найз нөхөд ингээ ойр дотны хүмүүс дээр ч бас анзаарагдаад байгаа. Нэг 30 гараал ирэхээр ч гэдэг юм уу те нэг жоохон ганцаардл амьдрал цохигдох энэ төр гэл хүмүүс янз янзаар яриад байгаа. Тэгээд нэг жоохон эмзэг болох ч юм уу эсвэл хит ганцаардах ч юм уу дуугүй болох ч гэдэг юм уу. Нэг ийм эсвэл зарим хүмүүс бүр нөгөө тийнейж 14 5 та хөвч гэдэг юм шиг зан гаргаад эхэлдэг те. За эндээс болоод бас гэр бүл салдж гэдэг юм уу. Ийм нийгмийн тойрсон ийм асуудлууд үүсдэг. Тэгээд энэ дунд насны хямрал гэж юу юм ба энэ талаар та нэг суур ойлголтууд байна уу гэж. За чинийхэр бол дунд нас гэдэг нь 30-аас дээш нас гэж байна. Яг тодорхойлж болж чадахгүй. Яг 27-оос ч дээш гэж бол 25-аас дээш гэж бодож болох байх. Гэтэ миний ингээд дийлэнх анзаарч байгаа хүмүүс нэг 30 гараал нэг 30-аас 45 наснд энэ илүү ажиглагддаг юм болов хүн болгоныхоос өөр л доо тий. Дээрээс нь бас нөгөө соёл хаана амьдарч байгаагаас ч гэдэг юм уу те. Сайн ярьдаг шиг дунд нас хэдэн наснаас эхлэх вэ гэдэг нь бас ялгаатай гэсэн үг те. За яагаад одоо юу гэдгийг ганцаарддаг эсвэл цогцолтонд өртдөг вэ гэдэг нэг асуулт байна. Одоо за орчин үед ч нэг ийм сони үзэгдэл бий болж байгаа. Ерөн дэлхий дээрх бүх амьд амьтдын дотроос хамгийн урт удаан цаг хугацаанд хамгийн урт удаан одоо бойжилт авдаг. Одоо олон жил бойжуулж ягаад одоо бие даадаг. Ер нь баг ганцхан төрөл байна. Тэр нь хүн. За хуучин бол бид нар тодорхой нэг юм хязгаарыг тогтоодог байлаа шүү дээ. За насан турш гэдгийг бид нар эхлээд 16 байлаа, дараа нь 18 боллоо. Одоо баг 21 болгож जैन те. За ирээд зарим нэгэн газарт бол баг одоо 30 руугаа дөхөж чинь 30 болтлоо эцэгтэйг амьдарч чинь гэдэг асуудал яригдчихэж байгаа те. Шалтгааны юу гэхээр тэдний бие даах чадвар сулргалгаа өөрөлдөх юм бол
бие дааж өөрийгөө авч явах амьдралын чанар өөр нөхцөл байдлуудтай буюу өөр цаг хугацаатай байдаг юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар хүндрэлтэн хүнийг бие даах чадвартай болгоход маш их цаг хугацаа, маш их юм бойжилт, маш урт хугацааны юм одоо хичээл зүтгэл шаардж байж тэр хүн ер нь бол бие даад гэсэн санаа хэлж байгаа. Тэгээд тэр нь юу вэ гэхээр хүн юм байна. Хүн өөрөө бие даана гэдэг бол ийм одоо бол бид нар бол ингээ ойлгочлоо шүү дээ. Бараг л хүүхдээ одоо чи бид нар хүүхдүүдэд бодъё л да. 16 нас хүргэнгүүт. За ингээ чи амьдрал руугаа өөрөө яваа гэж хэлэх аягүй хэцүү болчиход байна шүү дээ. Тэ 18 нас хүрчлээ гээл ингээд одоо юу гэдгийг те яна төрсэн гэдэг нэг юм те нэр чи тустай гар гэдэг ингээ хэлэхэд аягүй хэцүү болчиход байгаа те. Нөхцөл манад бол тэр дандаа бүр хэцүү байна бас те. Тэгээ одоо энэ нөхрийг нэг юм хаалтгацол болчихсон да тэрнтэй нэг гिचгийнсэн да манайхны нэг юм дутагталтай бас нийтлэг алдаа шүү дээ. Цагаан байрын хэлбэгдээд өгчихсэн да. Тий. Америкчин шууд явуулж тэмлэж байгаа. Тэгэл өөрөө очиж байгаа л гэл. Тий. Тэгэхээр нэг юм харьцангуй нөхцөл байдлууд бас байгаад байгаа шүү дээ. Тий. Ийм одоо ойлголтын зөрүүч өөрөө ялгаатай. Тэгээ энэ өөрөө юу бий болгож байна вэ гэхээр за эндээс юу бий болдог вэ гэхээр нөгөө хямрал хизээ өсөх гэдэг энэ цаг хугацаа бий болж байгаа гэсэн. За ихэнхдээ яадаг вэ гэхээр эцэг эхийн одоо ийм тусламжтай амьдарч одоо юу гэдгийг те эцэг эхийн павер одоо юу гэдэг юм тэдний боломжоор ингээд амьдарч явж байгаад тэгээд тэр хүмүүсийн тодорхой хугацаагаар ингээд өөрийнхөө бие даасан амьдрал руу явж эхэлнэ. Уг нь ер нь тинейж буюу одоо өсвөр наснаас эхлүүлээд хүмүүс бол яадаг вэ гэхээр автоматар одоо бие даах сонирхолтой болчихдог. Шууд өөрөө. Тэр нь юу вэ гэхээр ингээд нөгөө би өөрөө шийдвэр гаргана, би өөрөө болгоно, би өөрөө болно, би чадна гэдэг ийм автоматар одоо өөрийн ирэхгүй тэр одоо даврын өөрчлөлтүүдээсээ болоод нэг тим чиглэл рүү явдаг байх нь л дээ. Тэгэнгүүтээ одоо өөрийнхөө замнал буюу амьдралынхаа хэмнэл рүү орж эхэлнэ. За ингээд би дааж үнэхээр амьдарч эхэлнэ. Яг тэр үед хүн амьдрах гэдэг чинь ямар хэцүү юм бэ гэдгийг ойлгож эхэлж байгаа. Амьдралтайгаа нүүр тулцсан. Яг чинь бодит амьдралтай нүүр тулж байгаа тийм. Тэр чинь мөнгө олох нь ямар амаргүй даваа исэн юм бэ тийм. Хүн өөрийгөө хүүхэд байтугай хүн өөрийгөө авч явах ч ясаа хэцүү юм бэ гэл тийм. Тэг яг нийтлэгээр бол манад бол яадаг вэ гэхээр манайх бол ерөнхийдөө юм залуу одоо арт юм шүү дээ. Ер нь бол нэг тийм хөгшин биш тийм. Ер нь залуу гэрэлтийн нас ч гэсэн манад бол ер нь залуу талтай ер нь л завуучин бол нэлээд бүр хүүхэд бага наснаас хүмүүс суудаг байсан бол одоо нэг 25-аас хойш те зарим нь бол одоо сүүлийн үед бол 30-30-аас хойш насны дээр гэрлэлт гэдэг зүйл бий болж байгаа. За энэ бас нэг том хүчин зүйл бас. Өөрөлдөх юм бол нэгт бие даалтын процесс яваал эхэлж чинь те. За 20 гараал эхэллээ бие дагаал амьдарч үзлээ. За тэр үед нөгөө нэг амьдралыг авч явах чи яасан хэцүү юм бэ гэдэг нэг том зохиолт. Хоёрдугаар гэр бүлтэй болоод эхэллээ. Залуу хүмүүс чинь өгсөн ч үсээг нь хосын харилцаанд орно шүү дээ тий. За гэр бүлтэй биш юм а гэхэд ямар нэгэн байдлаар хосын харилцаанд орж эхэлнэ. За тэндээс юу мэдэрдэг вэ гэхээр одоо нэгт бие даах хэцүү юм ямар хэцүү юм бэ тий. Мөнгө олох чи ямар хэцүү юм бэ тий. Амьдрах гэдэг чи өөрөө тийм амаргүй даваа юм байна гэж мэдчихэтэл тий. Дараа нь хин нэгэнтэй харилцаа тогтоогоод ирэнгүүт хоёр дахь том одоо хүчтэй том давлгаа буюу зохилтууд бий болж эхэлж байгаа. Дараагийнхаа тэр юу гэдгийг агаар мандалд нисэж байгаа одоо солиор дараагийнхаа солиортой мөргөлдөж эхэлнэ. Бас бодрохгүй гэдгийг шийдэж байгаа. Тэрний юу гэхээр хосын харилцаа. За ингээ хосын харилцаанд ороод ирнэ. Юу болох вэ? Хүн хүнтэйгээ уусаж амьдрна гэдэг хүн хүнтэйгээ дасан зогцож амьдрна гэдэг нь яас хэцүү юм бэ гэдэг рүү орж эхэлж байгаа. Тэр чинь өөрөө тийм амархан зүйл бас биш байгаад байгаа. Хүнийг ойлгох, хүнийг хүлээн зөвшөөрөх. Тэ би ийм хүн гэдэг юунаас бас гарах хэрэгтэй болж байна шүү. Хүссэн ч хүсээгүй тэр чинь маш хүнд даваа болчихж байгаа. Нөгөө нэг би л өөрийгөө таньж мэдэх гэж явж исэн чинь тэ таньж мэдж амжаагүй заримдаа байтал тэ хин нэг таньж мэдэх шаардлага гараад ирж байгаа юм тэ. Тэгээ тэр чинь өөрөө яадаг вэ гэхээр ингээд дараагийнх нь том зохиолт. За 3 дахь том зохиолт нь жишээ нь 30 гараад гэдэг гэтэл тэр үед магадгүй анхны хөөгд гарцсан бай гэж бодъё. За хөөхд гараад ирэх үед амьдрал нь бүр хүнд бол эсвэл маш хүнд одоо энийг бол юм том одоо юу гэдгийг тийм урсгалаараа биш юм том зохиолт болоод байна. Одоо өөрөөр хэлэх юм бол орчин үед яаж яах гэхээр хүүхэд өсгөх, хүнийг хүн болгоход зардлын хувьд бол
юм хайзад те тэгээд одоо манад ч гэдэг юм бас ингээд одоо Солонгос, Япон гэдэг улсуудад те нэлээ их өндөр зардалтай болсон. Хоёрдугаар хүүхдийг хүн болгох гэдэг бол ингээд одоо хүнээс ингээд өөрөөсөө дахиад сэтгэл тасддаг. Сэтгэл хуваадаг. За энэ бол бүр том даваалаад ирж байгаа. Яг тэгвэл хүний өмнөөс хин нэгний өмнөөс бүтэн хариуцлага үлээгдэх. Би хантай болохоор хүн хагас хариуцлага үлээж байгаа. Өөрийгөө хагас зайлаас болдог. Харин өртөө болоод ирэхээр хүн бүтэн хариуцлага үлээгээд бүтэн зайлаас. Энэ өөрөө юу бий болгодог вэ гэхээр хүнийг шалгуур руу авчиж байгаа. Даван туулж чадах юм ч чадахгүй. Энэ өөрөө эцэст нь энэ том мөргөлдөөнүүд чи юу бий болгож байна гэхээр одоо юу гэхлээр бие даахлын одоо юу гэдэг юм бие даа зарим нь амжаагүй байтлаа те хосын харилцаанд орчдөг. Хосын харилцаанд ороод нөгөө хүний ойлгож нөгөө хүний хүлээн зөвшөөрж амжаагүй байтлаа хүүхдтэй болчдөг. Тэ нөгөө даван туулах цаг хугацаанд даван туулаад явж явах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгсэн цаг хугацаанд даван туулж чадахгүй явж ятал те хүүхдтэй болцсон. Одоо нөгөө бүтэн дасдах хэрэгтэй болчихж байгаа өөрийгөө. Үүргийн хувьд ч тэр үедээ хүмүүс маш их ундаг. Маш их гутардаг, маш их хямардаг, хямралын маш том ийм одоо яг гэдгийг те цикл, том циклд ордог байна. Энэ хөвчлэн одоо яг гэдгийг тэр одоо насны хямрал гэдэг байгаа юмыг юм одоо эн чинь яаж ин алсуураа бий болсон байгааз. Тийм байна. Алсуураа л явж байгаа торимтлагдаа даван туулж чадсан нэг юм бид нар чинь нэг юм даван туулчаад тэгээд дараагийн даваандаа бэлдээд тэгж явж явах хэрэгтэй юм байна. Ер нь бол сэтгэл зүйн хувьд ч тэр бүр ингээ нялх байх үедээ ч гэсэн бид нэг юм тодорхой давааг дандаа туулж л явдаг. Тэр даваанууд нь магадгүй энэ даваануудад даван туулах чадвар нь өөрөө бүр бага наснд бас бэлтгэгдсэн байдаг. Жишээ чи одоо юу гэдгийг те 6 сар хүртлээ ч гэдэг юм уу эсвэл 2 хүртлээ ч гэдэг юм хөхснө. Гэхдээ хангалттай шүү. Хангалттай хөх гэж өсснө гэдэг нь тухайн хүнийг яадаг вэ гэхээр хүүхэд хөхөөд хоолоо идээд маш амгалан болоод унтдаг. Энэ үед төмөдрлийн тогтолцоонд юу болдог вэ гэхээр амигдала буюу аюулын тархи унтарсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол хамгийн аюулгүй хамгийн амар амгалан гэдэг энэ мэдрэмжийг яг тэр үед авдаг байхгүй. Энэ мэдрэмжийг тогтмол авч яадаг хүүхэд ирээдүйд яадаг вэ гэхээр стресст багвартна. Саяны хилдэг шиг олон зовлонг даван туулах чадвар нь сайн байна. Яг энэ дээр би нэг асуулт асуучих. Одоо зарим эмэгтэйчүүд ер нь сүүлийн одоо энэ технологи хөгжихийн хэрээр одоо ихийн өхний сүг орлуулагч бүтээгдэхүүнүүд маш их гарч байна. Та эмч хүний хувьд бас энэ талаас нь тайлбарлаж өгвөл одоо хөхөө одоо эвдэхгүйгээд зарим эмэгтэйчүүд хөхөө ер нь хүүлэхгүй айл одоо 2 сартаад нь ч юм уу гаргацдаг. Энэ бол бүр нэлээд газар авцсан. Тэгээ зарим нь бол одоо хаалгаа мэсэлтэй тэр болцсон шүү дээ. Тэ орчид энэ бол одоо ил биш, далд биш ил сэдвэлтэй. Тэгэхээр энд нь бас сөрөг нөлөөтэй ч гэдэг юм ингээд айгүй их юм орлуулагч сүүний бүтээгдэхүүнүүдээр очиж байгаа. Энэ хүүхдийн одоо том болоход нь тэр сэтгэл зүйд нөлөөлөх боломжтой. Өхний сүг ээжийн тэр амар амгалангүй ээжээс өгдөг тэр амар амгалангүй өгдөг тэр процессыг юу ч орлохгүй. Нэг ч юм орлож чадахгүй. Энэ зүгээр хооллох биш байгаа юм тийм. Хоол биш угаасаа. Хоол биш гэдэг нь одоо сүүлийн маш олон зүйлээр батлагдчихсан шүү дээ. Жишээ нь ингэж ингэ боддоо 2 нас хүртэл хөхөө хөсөн хүүхдийг 2 наснаас өмнө хөхнөөс нь гаргасан хүүхдүүдийг хооронд нь харьцуулсан судалгаа буюу тохиолдолын хэлтийн судалгаа хийж байгаа. Тэгсэн чи яасан гэж төмөдрлийн тогтолцоонд тархинд юу бий болсон бэ гэхээр одоо нейро анатомийн заяа. Нейро физиологийн өөрчлөлт бий болсон байна. Тэнд юу вэ гэхээр жишээ нь аюулын тархи буюу төмөдрлийн тогтолцооны хэм жижигхэн тархи байна. Амигдала гэж нэрлэдэг. Аюулын буюу аюулын зэрэг айц түгшүүртэй үед тэр одоо тархи хасдаг. Айц түгшүүр байхгүй тэргэр лонтардаг. Тийм эрхтэн байна. Чин тэр эрхтний асамтгай шин чанарыг нэмэгдүүлдэг юм юу гэж зөвхөн хөхөө жишээ.
Тэнгүүт энэний цаана юу яваад байна гэхээр нэгт физиологийн болон урт хугацааны тогтвортой ийм одоо юу гэдгийг habit бий болгож байгаа тархинд. Тийм хүмүүс маш их төгшөмтгий бол аймтгаа бол стресс хурдан өртдөг, их ууралдаг, бухимддаг ч байдаг юм уу те. Эсвэл ирээдүйдийн хүүхдүүд одоо юу гэдгийг маш хурдан ямар нэг юм томдох эрсдэл бүхий болно. Жишээ нь бидний аав ээжийн үед нэг юм жоохон зовлонтой юм байсан. 45 он шууд ажилдаа ордог байсан. Тийш дээ. Тэ одоо хойлоороо гэх юм уу те. Тэг бидний үе бол ер нь бол өнгөрсөн үе байх гэдэг шүү дээ. Ер нь тийм төгшөмтгий те. Ер нь аюулын зэрэг өндөртэй те. Санаа зовдгойч гэдэг юм уу те. Сэтгэл зүйн үед нэг юм жоохон магадгүй хүчтэй биш доктортой биш те. Савламтгай ч юм уу гадны нөлөөлөл өртөмхий ч юм уу байх магадaltaй байхгүй. Шалтгааны юу гэхээр саяны хэлээд байгаа шөхний сүв болон яг тэгвэл ой 6 сар хүртлээ ийм сони юм байна заяа. Нэг ой 6 сар хүртлээ хүүхэд ээжтэйгээ ямар мэдрэмжтэй байдаг гэж ээж хоёр нэг хүн гэдэг мэдрэмжтэй байдаг. Их сони шүү дахиад ой 6 сар хүртлээ хүүхэд заяа. Ээж хоёр нэг хүн гэж мэдэрдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр угаасаа тэгж мэдэрдэг учраас ээж ингээд надаас хол байна гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Нэг хүн юм чинь хамтал байна. Дандаа л хамт байна. Миний хажууд л байх хэвээр. Намайг хамгаалж явах хэвээр. Ээж байвал амар тайван хамглан байна. Сайхан байна, доктортой байна. Ээж стрессгүй, ээж гоё амарч явал би сайхан амарна. Ээж гоё надад хөхөөхөл би ингээд битээр ингээд юм тустай байна гэдэг ойлголт ерөөсөө ойлголт байхгүй. А тэг ямар нэгэн байдлаар тустай болохоор тустай байдал үүсэе гэсэн үг шүү дээ тий. Тустай байдал үүсэе. Тэгэхээр тэр хүүхэд ухамсаргүй л дээ. Тэр хүүхэд чи ямар ч одоо юу гэдэг 6 сар хүртэл ямар ч ой тогтоолтч хадгалагдаж үлддэггүй ухамсаргүй ч гэсэн үл ухамсарлахын тархинд нэг юм хадгалагдаад үлддэг нь аюул гэдэг юм. Ээж холдоход нэг хэд хоногор яваад байгаа юм тий. Жишээ нь хөхнөөс нь гарах гад. Манад нэг нийтлэг ойлголттой шүү дээ тий. Имэдэрний мөөдөр навчаад хэд хоног алга болчихдаг тий. Тэр бол яадаг байх маш том аюул. Хүүхдэд юу үлдээдэг вэ гэж хүүхэд ерөөсөө те өөр хэнийг юм байгаа эмээн байгаа өвөөнөөгөө хоол байгаа те бусад сүүн байгаа одоо орлуулах бүтээгдэхүүнүүд нь бүгд байгаа. Аав нь ч байж байгаа эсвэл те. Гэхдээ хүүхдэд юу үүсдэг вэ гэхээр ингээд нэг юм тас харанхуй юм одоо юу гэдэг аимшигтай тийм те одоо нэг юм гутамж руу гав ганцаарыг нь хайцсан. Маш юм одоо юу гэдгийг тийм эсвэл нэг матартай те нэг юм нуурлуу шидсэн юм шиг мэдрэмжтэй бол. Ерөөсөө шууд өхлийн мэдрэмж авчаад маш хүчтэй айдсын мэдрэмж гэсэн үг те аюулын мэдрэмж гэсэн үг. Тэр нь яадаг вэ гэхээр тэр хүүхдэд тэр байдлуудаа үргэлжлэх тусам тэр одоо саяны хэлдэг шиг маш их төгшөмтгий бие хүн болон төлөвшин бий болно гэсэн. Ялгаан тэр. За тэгэхээр манайхан бас энэ сошиал орчинд маш их хэрэлцдэг хэлцүүлгэлтэй одоо Twitter дээр одоо Facebook дээр маш том хариултыг бас эмчээс авсан баг гэж бодож байна. Тэгэхээр хоёлаа одоо middle age crisis-ыг бас та маш гоё тайлбарлаад өгчөөр би ингээд ерөөхдөө дистаратаа ойлгоод эхэлж байна. Айгүй олон асуултуудад хариулж байна л да. Энд чинь нэгдүгээр нөгөө олон зүйл нэг дор давцаж байгаа юм шүү дээ. Нэгдүгээр мөнгө санхүүгийн асуудлууд байна те. Дээрээс нь яг үннийг хэлэхэд манай залуучууд ч энэ процентлох юм бол айгүй өндөр проценттай явагдах болов уу гэж бодож байна. Гэрлий гэж төлөвлөв байсан. Би нэгээ танд явж байсан. Ер нь бол дээтлэх болзооны шатан дээр яж байгаа хүүхдтэй болоод сууц хүмүүс айгүй хэдэж шүү дээ. Тэгэхэд одоо угаасаа л нас нь болцсон байна. Тавгууч болох ч хувилбар юм байна энэ хүн. Гэтэ би тэр хүүхдтэй олчлоо. Заацаа сууч гэдэг юунод айгүйх байна л та жишээнүүд. Тэгэхээр энэ чинь бас бас дотроо шийдвэр гаргаагүй байж амьдраад эхэлж чинь гэдэг чинь бас том челленж амьдралд тохиолдох. За тэгээ хүүхдтэй болцсон танихгүй шахуу бүрэн ойлгоогүй байсан хүнийгээ хүлээгээд авчлаа. Тэгээ өөрийнхөө бас 100% олоогүй бас байгаа шүү дээ тэр хүн чинь. За тэгээд нөгөө санхүүгийн эдийн засгийн дарамтууд, нийгмийн дарамтууд ингээд ороод ирж байна. За дээрээс нь бие физиологийн хувьд одоо 25 наснаас хойш гэдэг юм уу те 30 наснаас хойш бас бид нэр тодорхой
хэмжээнд өөрчлөлтүүд орж эхэлж байгаа шүү дээ тий. Тэгээд эднэр бас тодорхой хэмжээнд дааврын өөрчлөлтүүд ч гэдэг юм бас нөлөөлдөг баг тий. Тэгэхээр энэ талаас нь бие физиологийн талаас нь ер нь яагаад ингэж 30 гараад 40 дөхөөд ч гэдэг юм уу ингэж жоохон хямраад идэгин, жоохон стресстэй гэдэгин, газаардах гэдэгин энэ талаас нь тайлбарлаж өгвөл. За физиологийн хувьд гэх юм бол уг нь бол энэ нас ерөөсөө хямрах нас бол биш шүү. Жишээ нь 30 нас. Хямрах нас ерөөсөө биш. Зүгээр ер нь юу вэ гэхээр энэ үед өмнө нь чи яаж амьдэрсэн бэ гэдгийн үр дагавар л гарч байна. Чи хэр эрүүл амьдэрсэн. Чи хэр үнэн амьдэрсэн. Энэ өөрөө биед нөлөөлдөг шүү дээ сайн. Тий. Хүн хэр этиктэй буюу хэр шударга амьдэрсэн гэдэг нь тухайн хүний бие махбодод нөлөөлдөг одоо сайн. Тэр хүнийг одоо юу гэдгийг тасан зохицох чадвар, даван тулах чадварт нөлөөлдөг. Тий. Чи өмнө нь хэр их архиусан юм бэ? Тэг хэрэг шаудсан юм бэ? Тэр биеийг хэрэг гамгүй ашигласан юм бэ? Хэр олон хоног нойргүй явсан юм бэ? Хайрлсан юм уу юу тий? Хамгаалсан юм уу? Хадгалсан юм уу? Энэс хамгийн их юм. Одоо шин тэр бие физиологийн өөрчлөлт энэс хамгийн их хамаарч. Тэрнээс бол 30 цэл залуунаас шүү. Ер нь залуунаас шүү дээ. Тий. Бүр хит залуунаас өстэй. Яг гоё нас шүү дээ. Бүр харин ч гоё ингээд бүр ингээд боловсролын юм байд. Яг ингээд нэг юм айтайхан болоод те боловсролын хувьд ч гэсэн юм айтайхан болоод үр өгөөж хүртэх гээд те нилээн тийм одоо юу гэдэг оюуны бүтээлээ гаргаад их тийм оюуны хувьд ч тэр бүр ингээд цайлж байгаа үе ш 25-аас 30 нас гэдэг ч юм байна. Жохон багт 30 гэхэр нэг юм том одоо хөшин гэж яриа боддог хэлж болох байх нэг юм бүр ингээ нэг том хүмүүс санаад орсон бохгүй юу. Тэгсэн чинь ингээ 30 хүрсэн чинь ямар жоохон нас вэ? Би яг юм 17 8 юм шиг л өөрийгөө мэдэрдэг бохгүй юу. Сэтгэл зүй талаасаа би хөнгөн шингэн байдал талаасаа ч тэр нэг өөрчлөлт байхгүй. Тэгээд ингээ одоо нэг юм 30 настай одоо ер нь ингээ нэг амьдрал үр хөвгтүүдийнхаа төлөө явж байгаа л одоо би яах вэ ч гэдэг юм уу те нэг 40 жоохон төгссөн те тэрийг би яг тэрний эсрэг байдаг байхгүй. Бид нэр одоо 150 наслах боломжтой нийгэм рүү орж эхэлж байна те яг таны хэлдгээр одоо бие организмаа өнгөрсөн хугацаанд зөв аваад явцсан бол техник технологи хөгжиж байна, хүмүүс эрүүл зөв амьдралаар амьдраад эхэлж байна гэдэг юм уу те. Тэгээд одоо жишээ нэг жишээ нь бидний нэг юм бас нэг юм одоо л бид нар юм хөдөлгөөний гэдэг юм уу те ач холбогдлыг илүү ойлгох шатруу орж штэ. Яг тэгвэл нийтээрээ одоо юу гэдэг юм бас нэг суугаа ажил ихссэн байна. Офисын ажлууд нэлээ их болчлоо ч гэдэг юм уу. Тэгэд мэдээж юм ахын асуудлууд маш их хүчтэй нөлөөлж байгаа юм л да. За ахын яаж нөлөөлж байна гэхлээр ахуйгаасаа гарах гад биднес физиологиосоо давж ажиллаад байдаг. Шин ажиллаад байдаг. Яг нэг дундаж нас үгүй дундаж ажлын цагийг 40 цаг 7 хоног 40 цаг гэдээ гаргацсан байгаа гэхээр нэг бие физиологч энэс цаашаа явбал чи өөрийгөө эднэ гэдэг ингээд энэс цаашаа бол хэцүү шүү. Тэг. Гэт нэг юм хязгаар тогтооцсон байна. Энэ чинь бас нэг тодорхой хэмжээний шинжилгээний үндэслэлтэй л гаргаж байгаа шүү дээ. Одоо орчин үе сая ковидын дараа бол энэ 35 цаг боллоо шүү 7 хоног. Тэгж болтлоо. Тэгж менеж хийж тэр хүмүүсийг аварч үлдэж байгаа юм л да. Нийтээрээ яажийнэ гэхээр энийг чинь даван туулах чадвартай чадваргүй. Энийг чинь биднээс өөрсдөө ингээ хадгалж хамгаалж үлдэх ёстой байх гэдэг байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бидний бие махбод ч өөрөө ажлын цагт тодорхой хугацаатай хичнээн дуртай байлаа гэж бодъё. Гэхдээ залуу наснда бүх энерги, бүх одоо төрөний хэлдэг шиг хамаг юм шавхчих бас болохгүй л байгаа юм л да. Тэгэхээр биднээс тэр хөдөлгөөнийг өөртөө нөгөө зарцуулах цаг гаргасан юм уу? Өөрийгөө бас тодорхой хэмжээний хайрлсан юм уу? Хайрлаагүй юм уу? Тэгээ хичнээн сайн хүн байгаад нөгөө бусдын төлөө бүх амьдралаа зориулаад байх ч өөрөө бас одоо юу гэдгийг те хязгаарлагт бол болчиход байна шүү дээ. Тэрний өксөг ихтер за тэгвэл бусдын төлөө явсаар байгаад өдөр шөнө нөгөө ажилласаар байгаад юунд төрөх вэ гэхээр тэгэл бидний нас богиносхон тодорхой болчиход байна шүү дээ. Хязгаартай болох. Тэгвэл тэр хөдөлгөөнийг бид нөгөө нэг саяны хэлээд байгаа шиг одоо юу гэдгийг стресс тайлах арга барил жишээ суралцсан уу? Бас тэрэнд мэдээж хөдөлгөөнөөс гадна юу гэхээр бусад оюуны стресс тайлах юмнууд зөндөө байгаа шүү дээ тийм юм аргачлал байсан уу гэхээр байхгүй бол биднээс архих стресс төртнө үстэй.
Тэгээ арх стресс бид нарыг юунд хүргэх вэ гэхээр нөгөө л ингээд нэг юм арх стресс чинь ингээд нэг юм хоримтлагтаал ингээд хадгалагдаад тухайн хүнийг ингээд баг багаар эдсээр явсаар ингээд те дотроос нь ингээд нэг юм баг багаар эдсээр байгаа л тухайн хүнийг сүулдэ яадаг вэ гэхээр юм тойлдол ядаргаанд авчдаг. Эсвэл те одоо юу гэдгийг тэр чинь тисгийн байгаад дуунаа шүү дээ те. Нэг өдөр нуурна шүү дээ те. Тэгээ тэр байдал дээр авчиж. Бид нар бас тэрийг хамгаалсан юм хайрлсан юм уу гэх. Тэгвэл яах вэ гэдэг талаас нь хоёлаа. Одоо аль хэдийн тэнд очсон байгаа. Нэг хоёлаа 40 настай эмэгтэй хүн хэвсэл л доо. Амьдрал нь сайхан. Байртай машинтай. Тухайн салбараа олон компанида бас нэг 15 жил ажиллаад дарга болцсон. Бас нэг салбарын те. Их сургууль аванд төгссөн. 3 сайхан хүүхэдтэй. Гэхдээ нөхөртөөгөө харилцаа хэвээ. Гэтэ ерөнхийдөө л нэг юм дотн харьцаанд орох нь холдсон. Анх нөгөө гоё халуун тэ дотн үг бие биендээ хэлж бие бинийгээ сонирхож сэтгэл хөдлөлтөө ярилцах нь жоохон багассан. Тэгээд энэ мөнгө олсон ч нэг тийм баярлахаа байцсан. Тэ нэг тийм жоохон сэтгэл хөдлөлт нь багассан тэ. Өөртөө итгэл нэг жоохон багасаад нэг жингийн хөвд ч тэ нэг жоохон өөрийгөө нэг тавьж эхэлж байгаа ч гэдэг юм а тэ. Нэг тэмцэх чадварууд эрэмгий байдал нь багасаад мохоод ирцэн байдаг. Бүсгүйчүүд маш их байдаг л да. За залуучууд ч байгаа. Хэрэгтэй хүн дээр ч энэ тохиолддог. Яг энд байгаа хүмүүс хаанаас эхэлж ямар дараалал энэ блокос эндээс гарах боломжтой бол. За жишээ нь яг энэ цаг хугацаа хүртэл бид нар яаж амьдрсан юм бэ гэдэг их чухал болчиход байгаа. Саяны хэлдэг шиг үнэхээр завгүй амьдрсан юм уу? Маш их хичээл зүтгэл гаргацсан юм уу? Өөрөөр хэлбэл хитрхийн нөөцөө шавхацсан юм уу? Их юм бол биднэрт юу хэрэгтэй гэп хэрэгтэй болчихж байгаа. Одоо жоохон одоо бүх одоо нөгөө хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө, тэ анижлынхаа төлөө бүх амьдралаа зориулсан бол жоохон гэп байгаа. Өөрсдийнхээ төлөө бас нэг жоохон амьдрал зорих хэрэгтэй болчихж байгаа. Жоохон завсарлага авах нь шүү дээ. Жоохон одоо завсарлага аваад жоохон амарч сурах хэрэгтэй болчихж байгаа. Ятгахтай. Амарч сурахаас гадна одоо өөрөх эрүүл мэндэд анхаарал боломжтой шүү дээ. Одоо ч гэсэн чинь нэг юм хориотцсон зүйл биш, сонголтоо хий, дасгалаа хий, агаарт тийм өөртөө бас нэг тодорхой хэмжээний цаг зарцуул тэр нь гол нь тогтмол байх хэрэгтэй. Энгийн нэгдүгürt. Одоо энэ амьдралын хэм маяг гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн хэм маяг нь үнэхээр завгүй, үнэхээр их ажилласан, үнийг их одоо юу гэдгийг төрөний хэлдэг шиг бод саяны жишээгээр их боломжтой амьдрсан маш тархаж шүү дээ. Хичээсэн байх гэдэг бас. Тийм. Тэгэхээр чин за одоо бол бас тодорхой хэмжээгээр би рефреш хийгээд өөрийгөө дахин цэнэглэх тухай яриад байгаа юм л да. Тэр нь юу гэхэл ядахтаа унтах хэрэгтэй, ядахтаа дасгал хийх хэрэгтэй, ядахтаа алхах хэрэгтэй. Ядахтаа одоо юу гэдгийг найс нөхдүүдийн хөрөлтийг буцаад сэргээх хэрэгтэй. Завгүй хитрхи их амьдрсан юм бол. Дээрээс нь сэтгцэн эрүүл мэндэд бас анхаараарай гэж. За тэрний юу гэхээр хэрвээ их таашаал авахгүй гэдэг мэдрэмж те мэдээж бие физиологийн өөрчлөлтийг яг би 20 настайтай л ийм байсан да яагаад би яг 20 настай шиг байхгүй байна вэ гэж хүлээж болохгүй. Тийм үстэй. Угаасаа л хязгаар штэ. Бие махбод чинь одоо тэр дундаа физиологийн ачаал даах чадвар бол хязгаартай штэ. Илүү богинохон. Одоо тамирчид бол их богино карьертэй байдаг те. Шалтгаан тэр нас чухал нөлөөтэй. Тэгтэл одоо энд оюуны нас руу орж эхэлж штэ те. Илүү их төлөвшсөн, илүү их те. Оюуныхаа ажил хөдөлмөрийг илүү их хийх боломжтой те. Тэгтээ энэ хязгаараа дээж тогтоох хэрэгтэй. Би нөгөөж одоо яг хувь хүн өөрийнхөө онцлогуудыг олох ёстой юм л. Жишээ нь зарим хүн ихэр 10 цаг унтчихэж нөгөө цэнгээ бүрэн авдаг байхгүй. Зарим нь 8 цаг. 6 цаг унтах цэнгээ бүрэн авдаг хүн гэж ер нь байхгүй шүү. Тэрийг ойлгож байгаа хэрэгтэй. Тэр хамгийн доод нь л ямар нэгэн байдлаар 8 цаг шүү л гэж хэлж байгаа. Зүгээр их чухал юм биш шүү дээ. Одоо жишээ нь хүмүүс ингэдэг нас гараад нас жоохон яваал одоо юу гэдгийг нэг 60 гараад ирэхээр хүмүүс 6 цаг угаасаа унтдаг болчдөг юм дөө гэл тэгдэг штэ тий. Ингээл нойрны хэрэгцээ угаасаа багасчдгийг ингээл ярьдаг штэ тий. Үгүй шүү зүгээр унтчих чадхаа очиж байгаа. Зүгээр унтчих чадхаа очиж байгаа.
Тэгэхээр стил одоо тэгээ одоо 8 цагаар унтах хэвээр тэр чинь ядахтаа 1.5 цагийн deep sleep буюу гүн ойрчин байж л байх хэвээр. Тэрийг ингээ авчил байх хэвээр. Тэгээ дээрэс нь бусад хэрэгцээнүүдээ ханга. Нийгмийн хэрэгцээгээ ханга, тэгээ соёлын хэрэгцээгээ ханга, одоо найз нөхд хамт олонны хэрэгцээгээ ханга, тэ хүмүүсийн хэрэгцээ одоо юу гэдэг хүрээллийнхаа хэрэгцээг ханга, social networking хийх хэрэгтэй тийм. Одоо тодорхой хэмжээгээр одоо хүн үргэлж би нэг хэрэгтэй байсан юм та, тэ хин нэгэнд хэрэгтэй байхыг үргэлж хүсэж байгаа шүү. Тэгэхээр манад нэг юм соёл дотор. Тэгээ волонтер буюу одоо сайн дурын гэдэг юм ажлын соёл маш дотор. Тэгээ энэ соёлыг одоо бүх салбар хийгээсээ, хэрэгжүүлээсээ, хийгээд эхлэсээ. Тэгээ бид нар бол энийг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэхээ бас хичээж байгаа. Өөрийнхөө салбарт жишээ. Бид нар бол жишээ нь яаж яана гэхээр зэргийн шалгалт гэж нэг юм байдаг. Зэргийн шалгалтанд одоо заавал волонтер гэдэг юм одоо шалгуур үзүүлдэг буюу оруулахыг хичээж. Ягаад гэвэл волонтер ч өөрөө хүнийг хүн чигээр өөрийг хүн чигээр нь авч үлдэх, өөрийнхөө этикийг хадгалж үлдэх боломж өгдөг. Яг гадны их сургуулиуд, гадны одоо юу гэдгийг олон одоо юу гэдгийг ажил төрөлд ороход үргэлж заавал асуудаг чиглэлтэй нэг юм байдаг шүү дээ. Чи ямар волонтер хийжсэн бэ? Тэр бүр их сургуульд шалгалт өгөхөд хүртэл яат юм л шүү дээ. 10 жилийн сургуулиуд чинь хүртэл одоо чинь high school төгсөхөд хүүхэд хамгийн багадаа 100 цагийн волонтер хийсэн байх хэрэгтэй. Сайн дурын ажил хийсэн байх хэрэгтэй гэдэг байхгүй бүр. Ягаад хүүхдүүд маань тийм юм байхгүй. Тэгээ бид нэр энийг хийж чадахгүй мэл яаж нөгөө ёс суртахуун эдэг одоо юу гэдгийг бусад одоо хүүхдүүдээс нэг юм сайн хүн болохыг яаж яах гэж хүлээгээд байгаа юм бэ? Чадахгүй шүү дээ, боломжгүй байхгүй. Тэгээ бид нар өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй шүү дээ, тийм. Ягаад нөгөө нэг хамгийн одоо этик өнтертэй байх хэрэгтэй салбар, эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэг ч волонтер хийж үзээгүй хүмүүс ингээд насан туршдаа волонтер хийж үзээгүй хүмүүс байгаад байгаа. Энэ жирсө байж болохгүй зүйл. Яг тэгвэл волонтер гэдэг энэ үзэгдэл дээр үйл ажиллагаан дээр маш их юм сурдаг. Өөрөө хүний авч үлддэг байхгүй. Мөн чанараа нөгөө хүн чанараа авч үлддэг их том гаргалгаа шин. Яг гой санал нийлж байна. Энэ волонтерийн ажилд нөгөө хүн туслах чинь амар гоё юм биш шүү дээ. Би бас нэг Америкаас дөнгөж ирээл Монголд ийм волонтерийн тийм байгууллага, төрийн бас байгууллага нэгээд тэгээд ингээд тэнд чинь нэг юм барууны орон таас гадаад сууж исэн айгүй төвөмөл штэ волонтерийн ажлууд чинь тий. Тэгээд ингээд нэг гаднаас ирэхээр нэг л их юм хүн тусламаарч юм шиг гээлэг дээрээс нь ингээд нэг бүхнийг өөрчлөмөрч юм шиг нэг тийм ирчвчтэй ирдэг штэ. Тэгээд тийм юу одоо ч тэ байдаг л да. Сайн хүмүүс гэдэг төрийн бас байгууллага. Одоо болохоор иргэний санал гэдэг нэртэй болцсон байгаа шүү манайхаа. Тэгээд тэн дээр ингээд хүнд туслахад ямар гоё ингээд сэтгэл дүүрд юм бэ гэдэг ийм энерги нөхөд байгаа юм шиг өөрөөрөө бахархаад байгаа юм шиг нэг юм гоё мэдрэмж авч ирсэн. Дээрээс нь тийм том community үүсчихэж байгаа байхгүй. Тэд чинь ингээд хамаа бөөнөрөө дагалдаад ороод ирсэн ингээд хүмүүс чинь 20 ч юм 30 нэг зорилготой болоод ирэхээр аюу гоё юм эрэг энергийн community үүсээ хүмүүсийн хоорондын харилцаа ингээд үүсээд ирдэг. Тэгээд эхний хагастай бас одоо хэдүүл реклам сурталчилгаа үзэж байна. Тэгээд энэ эмчийнхаа яриан дээр бас нэг зүйл өөрийнхөө бодлыг нэмээд хэлэхэд бид нэр ингээд амьдралын төлөө хит их хичээх тусам бас ингээд найз нөхдөсөө тодорхой хэмжээнд зайгаа аваад эхэлдэг. Нийгмийн харилцаанаас бас ингээд зайгаа аваад эхэлдэг. Яагаад тэгэхээр бид нөр үр хөвгтдээ цаг гаргах хэрэгтэй, гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй, карьертэй цаг гаргах хэрэгтэй. Одоо ялангуяа энэ нэг бид өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй болчиход байна. Маш хурдтай энэ технологиуд хөгжөөд байна. За ингээд яваад ирэхээр ер нь нийгмийн харилцаанаас ингээд холдох тусам амжилттай байгаа юм шиг тийм юм надад өгч байгаа байхгүй хүмүүст. Гэхдээ би ингээд энэ найзуудтайгаа уулзаад ингэж яхаар би өөр дээрээ анхаараа тий. Гэр бүлдээ анхаараа тий. Энэ илүү хожилтой байгаа юм шиг санагдаад. Тэгээ энүүгээрээ яваад байсан чинь нэг юм мухарлуу яваад байгаа юм шиг, ганцаардал руу яваад байгаа юм шиг нэг тийм зүйлүүд мэдрэгдсэн. Надад өөрт маань. Тэгээд би бас тань тенситийн талаараас ярилцахыг хүссэн байгаа.
За ингээд бүгдээ хамтдаа хэсэгхэн хугацааны реклам сурталчилгааны дараа та бүхэн хэдхэн секунд үлээгээрэй. Энэхүү подкастыг та бүхэнд хүрэхэд нэмэр болсон байгууллага UBX Electronics-ийн рекламыг хүлээн авч үзээд эргээд уулзцгаая. Сайн байцгаана уу? Хоол зүйч, сэтгүүлч цацралаа. Ажлын онцлогоос шалтгаалan олон цагаар сууж ажилладаг. Тэгээ үүнээсээ болоод нурууны суулт өгөх, илүүдэл жинтэй болох, хөдөлгөөний дутагдлалд орох гэд олон сөрөг талууд гардаг. Тэгвэл энэ бүгдийг нэг дор шийдэх боломжтой ухаалаг ширээ, за бас гүйлтийн замыг танилцуулж байна. Их хөвгдөх боломжтой энэхүү гүйлтийн зам нь 6 давхар пүршний хамааттай учраас доотлынхаа офис болоод айлд чинээ өгнө гэж санаа зовхгүй хэрэглэх боломжтой. Бидний биеийн илүүдэл жинг хамгийн хурдтай хасч богинохон хугацаанд их калори шатаадаг төхөөрөмжөл спиннингийн дугуй байдаг. Би өөрөө спиннинг багш хийж исэн учраас олон шавнарынхаа бодтой үнэхээр гоё үр дүнгуудыг яг дугуйн дээрээс харж исэн. Та бүхэн минь гэртээ болоод оффистоо спиннинг дугуйг ашиглаад өөрийн хүссэн галбараа бүтээгээрэй. Өөрийнхөө нурууны өндөрт тохируулан ашиглах боломжтой энэхүү ухаалаг ширээг та босоогоор ажиллаа хийж явахдаа ашиглах боломжтой. UBX Electronics. За ингээд Жошогийн подкаст маань үргэлжилж байна. Ингээд бид өхөн өнөөдөр инх төвшин эмчтэйгээ ярилцж байна. Энэ сэтгэл заслын эмч, сэтгэл зүйч хоёрын ялгааг би яг үндэ ойлгодог байхгүй. Таныг ирсэн дээр нэг асуугаад авъя. Энэ юугаар ялгаатай бол одоо манайхан ч бас сэтгэл зүйн талын ойлголт маш өндөр болж эхэлж байна. Хүмүүс ерөөсөө сэтгэл зүйч дээр очдгоо байсан бол одоо сүүлийн үед бол бараг шүдний эмч дээр очдог шиг л очдог болчлоо тий. Тэгээд энэ сэтгэл зүйн нэр томьёонуудыг айгүй хэрэгжилж бас залуучууд хүртэл ярьдаг болчлоо. Өөртөө бараг сэтгэл зүйн шинжилгээ хийдэг болчлоо тий. Энэ ялгаанууд нь юу юм болоо? За сэтгэл зүйч нэр болохоор яхаа нөгөө сэтгэл судлаач гэдэг мэргэжлэр эхлээд төгсөөд одоо манайхаар одоо моёсч гэдэг юм уу, мөнлөгч гэдэг юм уу, эсвэл гадагшаа сурч бас болно. 4 жилээр ингээд бакалавр эзэмшээд тэгээд тэр сэтгэл судлаач нар маань уг нь бол одоо нөгөө сэтгэл зүйч болохдоо юу яах хэвээр одоо лицензийн шалгалт өгөх хэвээр одоо зөвлөгөө өгөх эрхийн шалгалт гэсэн үг шүү дээ. Одоогор бол манайха яг тэр систем нь бол байхгүй. Эрхийн шалгалт өгөөгүй хүмүүс шууд сэтгэл зүйн зөвлөгөөгөө даамшиж байгаа. Өгж байгаа. Тий, одоо ерөөс бүгд тийм шүү дээ. Тийм. Одоогор бол тийм эрх бол байхгүй. Яг энэ чинь тодорхой хөгжлийн шат байх л да. Одоо удахгүй мэдээж иймэрхүү шат руу орох байх. Эхлээд бол энд ч бүгд судлаачаар төгсөж байгаа. За ямар ч байсан ийм төрлийн хүмүүс нь одоо бол сэтгэл зүйн зөвлөгөө зөвлөмж үзүүлж чинь гэсэн үг тийм. 4 жил сурж байгаа юу? Тийм гэсэн үг. За бид нар бол нөгөө эмч сурт эхлээд бид нар чинь 6 жил хэмжээр сурна шүү дээ. Дараа нь дахиад одоо аль улсад вэ гэдгээс хамаарат 2-4 жил сэтгцийн эмчээр дахин нарийн мэргэжил эзэмшнэ. Тэгээд дараа нь дахиад сэтгэл заслын эмч гэж төрөлжсөн нарийн мэргэжил дахиад эзэмшнэ. Төрөлжиж. Тэр нийтмжлөө. Тэр нь 6 сарын төрөлжсөн нарийн мэргэжил хийж байна. 11 жил бараг болчихлоо. Тий. За манад бол сэтгцийн эмч чинь 2 жилээр байгаа. 2 жилийн резидентийн курс гэсэн үг шүү дээ. Эхлээд хүмүүс хэмч болчоод тэгээд дараа нь нэг манай амархан ойлголтоор бол дотрийн эмч болно. Дотрийн эмч болчоод дараа нь яг өөрөө явах юм уу, илгээ явах юм уу, илгээнийхээ эмч болох юм уу гэхэд дахиад төрөлцсөн нарийн мэргэжил хийдэг шүү дээ. Тэрийг хэлж юм. Тэрнтэй адилхан гэсэн. Биднийх тэр болохоор эхлээд их хэмчээр 6 жилээ төгслөө, 2 жилээр резидент хийлээ, тэ сэтгцийн эмч резидент хийгээд дараа нь дахиад нарийнсахтай одоо донтолтын эмч болох юм уу, хүүхдийн психиатр буюу сэтгцийн эмч болох юм, сэтгцлийн эмч болох юм уу, тэ шүүх сэтгцийн эмч болох юм уу, аль эсвэл одоо шинжилгээ хийдэг тэ төрөлцсөн нарийн мэргэжилд эзэмших юм уу гэх ингээд дотор нь бас ингээд задраад явчихдаг гэсэн үг л тэ нарийнсаад гэсэн үг. За яг одоо хүмүүст илүү их энгийн ойлголтоор ярих юм бол сэтгэл зүйч бол ер нь ихэнх хувь нь эрүүл хүмүүстээр ажиллаж явах хэрэгтэй. Эрүүл хүмүүсийг аль болох сэтгэл зүйн хямрал дахин орохгүй байх тэр эрсдлээс нөрсөн сэргийлэх арга хэмжээг ихэнхдээ авч явах хэрэгтэй. Нэгдүгээр.
Мэдээж эмчч гэсэн ялгаа байхгүй өрсөн зэрэглэх үйл ажиллагаа хий. Гэхдээ нөгөө ихэнх ажиллах юм талбар нь нэгдүгээр. Сэтгцийн хувьд асуудалтай хүмүүстээр ажиллахаар бол сэтгэл зүйчнэр зөвхөн хөнгөн хүмүүстээр л ажиллана. Сэтгцийн асуудалтай. За сэтгцийн ямар нэгэн эмгэг дотроо хөнгөн эмгэгтэй хүмүүстээр ажиллах боломжтой. Тэрний хвшлэн клиник сэтгэл зүйч гэж дахиад тэр нөгөө сэтгэл зүйчин дахиад нарийсаад клиник сэтгэл зүйч буюу яг ийм эмнэлгийн одоо юу гэдгийг тодорхой одоо юу гэдгийг одоо хөнгөн он шуудтай хүмүүстээр ажилладаг стрессийн шалтгаанд эмгэгүүд дээр ажиллах юм боломжтой хүмүүс болдог гэсэн үг байхгүй. Бид нар болохоор хөнгөндөж ажиллана дунд ер нь бол их хвчлэн ямар хүмүүстээр ажилладаг дунд буюу түүнээс дээш судалтай хүмүүстээр их хвчлэн ажилладаг. За мэдээж ажиллах одоо ийм үүргийн хуваалт. Яагаад гэвэл дундаас дээш судалтай хүмүүс заавал эмчилгээ шаарддаг байхгүй. Эмчилгээ. Сэтгэл зүйч эмчилгээ гэж болохгүй шүү дээ, тий? Зөвлөгөө өгөх хэрэгтэй, тий? Тэгэхээр эмчилгээ хийх хэрэгтэй. За жишээ нь тэрэнд нь мэдээж анх ухаан суурьтай эмчилгээ юм биз дээ. Тэрнээс бол хүний бие физиологийн яаж ажиллаж байгааг нь мэдэхгүй, тарих яаж ажиллаж байгааг ойлгохгүй, хаана бүтцэн байдгийг мэдэхгүй, яаж даралт нь өсөд байгааг даралтаа хэмжиж мэдэхгүй, пульсээ мэдэхгүй хүн тэгж эмчилгээ хийж бас болохгүй тийм. Бүр хэцүү харагдахгүй. Тий. 2-дугаарт, 3-дугаар тэр чинь эмийн эмчилгээ хийн шүү дээ бас. Эмийн буюу одоо тэр төрөний хэлдэг шиг тийм. Эмчилгээ чи өөрөө тодорхой эмчилгээнүүд байна шүү дээ. Сэтгцийн асуудлуудад тийм. Тэр эмчилгээг хийн. Тэгэхээр одоо жар бичих хэрэгтэй хүн л хийнэ зү. Тэгэхээр тэрний эмч байж таардаг байхгүй. Манай одоо энэ за одоо бүсгүүчүүдийн нэг том сэдвээр орохоо дахиад нэг ганцхан би өөрөө сонирхож асуугаад байгаа шүү дээ. Ер нь бол одоо энэ 20 дугаар дээр би нэг ч одоо энэ үгийг зочиндоо хэлж байгааг үл дээ. Ер нь бол би таныг бол одоо маш энэ зөв хүний тарих руу ойлголтуудыг эмх зэгцтэйгээр хийдэг хүн гэж боддог байхгүй. Таны одоо хоолойны одоо тембер чи бүх зүйл чи ингээд чухал очир холбогдолтой шүү дээ. Хүний агуулгыг зарим хүмүүс маш зөв агуулгыг буруугаар хүн төрөгчөх тохиолдол байдаг тийм. Таны энэ ярьж байгаа энэ агуулгуудыг хүнд ойлгуулж байгаа чинь айгүй юм ойрхон бит. Тэгээд хүмүүс сонсож байгаа сонсогчдод маань илүү шууд ойлгоход амархан тайлбарлаж чаддаг байхгүй. Тэгээ нэг ийм асуулт байгаа да. Одоо энэ Монгол хүмүүсийн 4 хүний нэг нь одоо сэтгцийн асуудалтай энэ төр гэдэг нэг тийм яриа байгаад байдаг байхгүй. Тэгээ би бүр тэрийг чарж битээр орж хараад гэсэн чинь тийм үгүйсгэх аргагүй гэсэн байгаа байхгүй. Тийм гэхгүйгээр үгүйсгэх аргагүй. Энд чиглэлийн мэдээ материалууд байна гэдэг. Тэр чи 4 хүний нэг гэдэг чи одоо ингээ өрн дөрвөлээ суужлаа нэг нь сэтгцийн асуудалтай. Ихэр чинь би ингээ сэтгцийн асуудалтай эсвэл энэ сэтгэл зүйн асуудалтай юм уу? Энэ хоёр ч эсвэл нэг ойлголт юм уу? Энэ нэгдүгээр хоёр дахь нь Монгол хүмүүс үнэхээр тийм жоохон асуудалтай байгаад байгаа юм уу? Яг хоёлаа хаалтгүйгээр шууд хэлгээд. Та нар одоо мэдээж энэ материалууд судалгааны материалуудтай их ойрхон байдаг хүмүүс баг. Та энэ тал дээр шууд юм хаалтгүйгээр шууд хэлвэл. 4 хүний нэг гэдэг судалгаа бол бүр 2000-аад оны үед гарсан судалгаа шүү дээ. Дээр үеийнх юм уу? Бүр дээр үеийн судалгаа гэсэн үг. За тэрний өгс өгөх насанд төрсэн 4 хүн тутмын нэг нь амьдралынхаа айл нэг хугацаанд сэтгцийн эмгээр өвдөж өвдсөн байна байхгүй. Ари өөр байгааз. Тийм байна. Насанд төрсэн гэдгийг хязгаарлаж байгаа нэгдүгээрт. Тэгээ амьдралынхаа айл нэг хугацаанд 4 хүн тутмын нэг нь сэтгцийн ямар нэг эмгээр өвдөж үзээ зарим дэдгэрсэн баг мэдэхгүйгээр. гэж ярьж байгаа байхгүй. Гэхдээ яг хаа дэлхийн нийтэд бол яадаг вэ гэхээр 7 хүн тутмын нэг нь сэтгцийн ямар нэгэн эмгээр одоо өвдөж шаналаад явж байгаа гэж одоо шүү. гэж судалгаа байдаг. Гэхдээ энэ ковидын өмнөх судалгаа дахиад хэл. Яа. Одоо нэгдсэн шүү. За ковидын дараа бол сэтгцийн асуудлыг хүмүүс бүр аимшигтай нэмэгдсэн шүү дээ. Сэтгэл готрол. Сэтгэл төгшөөр, дайргүйдэл, гэмтлийн дараах стрессийн эмгэг одоо ямар нэгэн донтолтууд дэлгэцийн хамаарал. За бүр хамгийн энгийнээр хоёлаа ярил л да. Бидний хамгийн илбэг тохиолддог юм юу вэ гэж? Архины хамаарал. Тий. Дэлхийн нийтэд тохиолдсон байгаа асуудал тий. Манай дараа илүү шүү дээ яг нэг л. Тий. Бодитодл дээр бид нар чинь стресс тайлах юм ч аргагүй. Эсвэл аргачлал суралцаагүй. Жишээ нь цэцэрлэгтэй байх чинь чам стресс тайлах юм нэг арга зааж өгсөн үү?
Мэд би санахгүй байна. Тэг ба сургууль чинь заасан уу? Үг Их санахгүй. сургууль чинь заасан уу? Аагүй. Тий. Одоо ингээд ийм ойлгомжтой байхгүй. Нас бүртэн заах хэрэгтэй шүү дээ. Аргачлал болгон өөрөө. Цэргийн хүмүүстэд өөр аргачлал. Одоо жишээ нэг ч үг нэрээ биднэрт яригдж байгаа хүн биш Монголын 10 жилүүд тий. Ерөөсөй байхгүй. Тийм ээ. Одоо л хүүхдүүдэд одоо харин хүмүүс нөгөө энэ чинь бүр ингээд бидний нийтээр энэ асуудалтай байгаа учраас нэг ойлгоод байгаа. Ойлгохгүй хүмүүс ховор болчихлоо шүү дээ. Сэтгэл зүйн асуудал гэдгийг. Тэгтэл за дагингүүтээ хоёрдугаарт яаж яах вэ гэхээр саний хэл алкогол. Энийг одоо бүр хэвийн үзэгдэл шиг ярьдаг болсон. Ууч чадахгүй бол чи тэнэг илгэн мангарлгэн төрийн албаны одоо ингээл нэг ярьдаг шүү дээ одоо ингээ тий. Өдрийн цайны цагаар уудаг илгэн. Тэгэл нөгөө шавцангийн болно 5 дахь өдрийг алгасдаг илгэн. Тэгэд эн чинь ийм гоё соёл, пивний соёл гээл одоо юу гэдгийг чинь хөлбөмбөг боллоо заавал пив хөстэй. Тий. Эмэгтэйчүүд суугаад вайн уух ёстой. Хоолны дараа вайн зүрхэн сайн гэх ингээд нэг юм пропаганда яваад байна шүү дээ нэг юм. Эн чинь үйлдвэрлэгчээс гарна. Тий. Үндсэн одоо ийм соёлыг түгэж байгаа юм шиг хэрнээ. Хоёр тамхины асуудал байна тий. За одоо манай сая ингээд тамхины хоёул мойл дээр таад тий шок өстэй тий. Чи одоо ямар эрүүл хүн одоо тамхинд одоо вейп сая нэг юм зүгээр юу л гарах шиг боллоо шүү дээ. Тэр чинь татвар ногдуулах гэсэн чинь татвар ногдуулахгүй гэж зүт. Харин би тэрийг ойлгоогүй шүү дээ. Гэж одоо тамхи л шүү дээ. Тамхи дотроо бүр никотинын өндөр тамхи шүү дээ. Хамгийн инээдтэй цахилгаан бараа гэж орж ирдэг гэсэн. Харин шүү дээ. Юу цахилгаан бараа гэдэг ч одоо энэ чинь юу гэж хэлж байна. Тий одоо юу гэж хэлж байна вэ гэж энэ чинь асар том бизнес ээ. Угаасаа дэлхийд 1.3 тэрбум хүн тамхи татдаг. Ихэнх нь ядуу буурай орнуудын үйлдвэрлэгч нь дандаа хөгжингөө орнуудын одоо юу гэдгийг эдийн засгийн одоо хаана үйлдвэр нь бол хаана байх нь хамаагүй үйлдвэрлэгч эзэд нь үргэлж тийм баг. Хөгжингөө орных. Хэрэглэгч нар нь алкогол яг адилхан шүү дээ. Хэрэглэгч нар нь ядуу буурай орных. Эсвэл дөнгөж хөгжиж байгаа орных. Одоо энэ зангаа тархичдын талаар яриа л. Одоо харахад ажил төрлөн цагаа яваад байдаг. Ерөөсөө одоо архичин гэхээр бид нар нэг ийм юм ойлгоод байгаа. Бодомжинд нөгөө хилчээдэг хүнийг архичин гэж ойлгоод байгаа бид нар чинь. Тэд нар чинь ихэнх нь захирлууд бай. Эдийн засгийн архи аваад уух ямар ч боломжгүй бүгд боломжтой болсон. Эдийн засгийн ямар ч тийм авч явах чадваргүй биш боломжтой болсон. Тэгээ баяр цэнгээ наадмууд нь ерөөсөө алкоголгүй ерөөсөө болдоггүй. Тэг яасан ч их баярлалт юм тийм ээ. Бид нар чи ер нь жоохон нэг тийм нацаарт юм шүү дээ. Нэг юм одоо эн чинь өөрөө хөгжлийг үргэлжил татна. Үргэлжил биднес хичээлтгэл хийхгүй л бол үргэлжил хоцрон тодорхой шүү дээ. Баярлал надаа л тэ баяр болгонд уулзаал идэл уугаал одоо нэг арих уудгүй хүмүүс нийгмийн нэг юм гадуурхагдсан бүлэг болгоцсон. Тэгээ тэрийг уухгүй нэг их муул гэж ойлгуулад ах шиг байгаа юм. Тэр чинь хамгийн нийгмийн эрүүл бүлэг шүү дээ. Тий. Энэ дээр би бас нөгөө сүүлд судалгаа уншиж ирсэн. Тэгээд одоо энэ бид нар чинь за залуучууд нэг 7 хоногт нэг удаа гарна шүү дээ. Тэгээд тэрийг хэвэн гэж боддоо шүү дээ үндэ. 7 хоног 5 дахь яага болохгүй гэж. Тэ нэг эдэн пив уугаад ч юм уу тэ нэг вайн уугаа суулаа гэд бид нар өөрсдөө тэгж бодоод шүү дээ. Тэгээд эн чинь өөрөө юу юм бэл шүү дээ. Нөгөө архины хамаарал юм бэл шүү дээ. Тэ чи хэвэн биш юм бэл шүү дээ. Тэ дээрэс нь ямар хэмжээтэй ууж байгаа. Тэ юу ууж байгаа. Тэ хитэн грастыг ууж байгаа. Хитэн чихээр ууж байгаа. Тэ дээрэс нь хэр их уужээ согтож байгаа. За тэгээд эн чинь нөгөө бас нэг чухал ярих гадаа зүйл нь дадал бодлогоод хөвшүүлчихэж байгаа нь өөрөө. Тэгэхээр бид нар бол хэвийн гэж бодоод байгаа мөртлөө цаанаа яг шинжлэх ухааны талаас нэг харах юм бол хэвийн биш донтогч болоод эхэлсэн байгаа. Донтогч шүү дээ. Тэгээд дээрэс наац хүмүүс европчуудтай адилхан. Европчуудтайгаа бид хүмүүсийг зөвлөлөө. Европчуудаас бидний алкогол дегидер гэдэг наазаа, альцлалт дегидер гиназа гэж нэрлэгддэг нэг юм фермент байдаг. Тэрийг архийг задлаад
одоо хоргоо болгодог фермент гэсэн үг заяа. Тэр фермент нь европчуудыг бодвол бид нэр 4 дахин бага. Азиудад. Аз хүмүүс. Тэгэхээр чин бид чин угаасаа л одоо ийм нэг архийг задлж чаддаг тийм фермент гэдэг хүмүүс угаасаа биш байхгүй. Архины соёлтой ч юм биш шүү дээ. Уг нь бол. Тийм. Хоёрдугаарт саяны хэллээд байгаа шиг тамхины асуудал төр бас нэг том асуудал. Тамхинд дондох эмгэг гэж байна шүү. Архийг бол за ингэж хэрүүл уралдаач гэсэн хэсэг нэг энэ бол ингээд дондол модол тэгэл ингээд өвчин штэ гэж ярьж ин тийм үү. Яг архины дондолтой хүмүүсийн 95-аас дээш хувь нь өөрийгөө архин дондох хүчтэй гэж хизээж тодорхойлдоггүй буюу үсгэлтэй. Хоёрдугаар за ингээд нэг юм хэрүүл уралдаа зарим нэг гаднаас нарж байгаа чи их угаадаа нэгэд нэг юм ихнэр нь ч болтгоо ээж нь ч болтгоо хэлнэ дээ. Нөгөө хүн хүсгэл байж. За дараагийнх нь асуудал нь юу гэхээр тамхины асуудал. Энд чинь зан үлийн эмгэг шүү дээ. Бүр сэтгцийн зан үлийн эмгэг дотор ордог. Сэтгц зан үлийн эмгэг дотор ордог эмгэг бүр сэтгцийн эмгэгийн тоонд ордог байхгүй юу? Гэхдээ зан үлийн эмгэг дотор орно. За жишээ нэг л та хамгийн энгийнээр ярив. Тамхинд онцгой хүнийг бид нэр тамхи одоо энэ сэтгцийн өвчтөй гэж ерөөсөө ярьдаггүй тийм. Зан үлийн эмгэгтэй гэж ярихгүй шүү дээ. Зүгээр л нэг тамхи татдаг хүн байна л гэж ярьдаг. Гэхдээ тэр чи хамгийн энгийнээр зан үйлээр нь тухайн эмгэг ялгардаг байхгүй. Жишээ нь яадаг гэж тэр хүн тамхи татахгүй байж чадахгүй байдаг. Тэр чи хэн чадчихна өөрөө ханах контролд чадчихна. Тийм тий. Тэгээ орсныхоо үүдэн дээр татаад байгаа занзарч байна. Орцсон дотроо татраад байгаа. Балкон дээрээ татраад байгаа. Бусдын эрхэнд талдчихна. Алдчихна тий. Үргэлж алдчих байгаа тийм байц. Гэхдээ тэрийг би өөрийнхөө юмд ачна гэж хэлж байгаа. Нууцаар тэр орцсон дотор татаад байгаа. Өвөл болж орцоор дүүр тий. Энд чинь тэр хүн өөргийнх нь чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Зан үлийн эмгэгтэй байхгүй. Сэтгцийн эмгэг шүү уучлаарай. Сэтгцэн үлийн эмгэг шүү. Өөрийгөө контролд чадахгүй байна. Тэр тамхиал татахгүй бол байж чадахгүй шүү дээ. Тэр тамхины цэг дээр ядахтаа очиж татах. Хин нэгэнд гай болохгүйгээр татах юм бол ядахтаа чи өөрийгөө охироо тэгээ бусдыг охирохгүй бай гэсэн үг шүү дээ тий. Хин нэгний эрхэнд талдахгүй байна зөв. Зөв. Энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр жишээ нь эн чинь энэ хүнийг эмгэгтэй гэдгийг тодорхойлж байгаа тодорхойлтохгүй. Тийм байна. Тэрийг ингээ хэрэглэхгүй байж чадахгүй байх хэвээр. Тэгээ цаг нь болоод байгаа байхгүй тий. 0 дорхороо татчих. Тэнгөт нөгөөдг нь агарч уулагчаар нөгөө айл руу ороод ир. Энд чинь болохгүй шүү. Тий. Болно тий. Тэгээ нэг олон нийтийн газар татна. Ингээд бид та бүхэндээ маш олон зүйлүүдийн талаар донтолт за тэгээд одоо дадал зуршил за энэ middle-age crisis гэдэг олон зүйлүүдийн талаар та бүхэндээ ярилцлаа. Нэвтрүүлгийн маань цаг бас метрачтай. Одоо тэгэхээр төгсгөлийн хэсэгт одоо бисквичүүдийн эмэгтэй хүний сэтгэл зүй, дотоод ертөнцийн талаар бас ярилцвал одоо бас хоёр залуу сууж ин тэ. Тэгээд ойролцооч бас хоёлаа наснах бах. Тэгээд одоо миний анзаарснаар Монголын эмэгтэйчүүд бол их хүчрэхэг ийм гал цогтой. Би бас дэлхийн олон орноор бас амьдарч явж аял зугаалж ингээд үтсэн. Тэгээд бас нэг Америкт амьдарч ирсэн болохоор ойр зургийн хил устаас гадны хүмүүстэй ярилцаж үтсэн л дээ. Тэгээд ингээд яхаар Монгол бисквичүүдэд бас нэг юм өөр шал юм өөр онцлог байгаа юм шиг анзаарчихсан байхгүй. Тэгээд хоёлаа зөвөр бүтэн эмэгтэй хүн гэхээсээ илүү Монгол эмэгтэйчүүд гээд хоёлаа сегментчлээд яваад орчих тий. Тэгэхээр энэ Монгол бисквичүүдийн онцлог ер нь юу юм бол дээрэс нь одоо нийгэмд эзлэх байр суурь, дээрэс нь сэтгэл зүйн одоо байгаа байдал талаас нь ярилцвал. За чиний анзаарснаар юу? За шууд хэлжээ. Тэ. Монгол эмэгтэйчүүд галтаа цогтоо. Дээрээс нь сүүлийн 20 жил, 30 жил бараг өрхийн тэргүүн шиг тийм их ачааллуудыг өөртөө авсан. За бүгдийг нэлээгүй шүү гэхдээ тийм эмэгтэйчүүд маш их байдаг. Бид нэр жоохон бахасаа л харсан шүү дээ. Нөхөр нэг жолооч нь болцсон явж дээ шүү дээ, тэ. Өөртөө болохоор ингээл галтаа цогтоо ингээл, тэ. Одоо тэр юу ч нөлөөсөн баг. Тэр бидрийг жоохон багт чинь нэг юм хоёр хүүхэд байлаа гэхэд эрэгтэйг нь эмэгтэйгээ сургадаг энэ төр бас байсан шүү дээ. Манайхаас дээш жоохон дээш үед тэр боловсролын
нөлөөлөл бас байгаа ялгаатай байдалтай. Ирчүүд нь за барилга дээр ч хамаагүй ажиллаад амьдарч нь эмэгтэй хүн бол хүний доор орчлохгүй гэх нэг тийм үе бол байсан. Тэр бас нөлөөлж иж магадгүй. Дээрээс Монгол эмэгтэйчүүдийн дайчин байдал Аз эмэгтэйчүүдийг бодох юм бол би амар дайчин гэж боддог байхгүй. Ийм гал зөгтөө энергийн хувьд ийм халуун гэх юм уу. Тэгж анзаарсан. Тэгээд одоо гэр бүлийг бол ихэнхдээ л эмэгтэйчүүд захирж байна. Ирчүүдийг бас жоохон удирдах чинь, жоохон загнах гээд байгаа юм шиг бас анзаарагдаж байна. Энэ одоо юу юм бол чи. Энэ бол нөгөө эдийн засгийн доминант байдал шүү дээ ихэнхвчлэн. Ихэнхдээ. За яг зүгээр ийм судалгаанууд бас байдаг юм л да. Жишээ нь Бразилд тэр одоо юу гэдгийг одоо хийсэн нэг юм судалгаанууд байдгийг. Тэрний өгөхлөөр гэр бүлд дотор заяа хин илүү их мөнгө олж байна. Тэр нь илүү их шийдвэр гаргаж байна. Одоо шийдвэрийг тэр гэр бүлийг одоо шийдвэрийг удирдах байна гэдэг нэг тийм байдаг. Тэгтэл за бас өөрөөр нэг анзааръя. Яг эдийн засгийн юм одоо юу гэдэг те эмэгтэйчүүд нь одоо юу гэдэг авч явдаггүй одоо яг гэж. За нийтлэг одоо жишээ нь манад бол яг нийтлэг одоо юм том зургаар нь харах юм бол ихэнх эмэгтэйчүүд нь их ажил хийдэг, ирчүүд нь маш бага ажил хийж үр дүн гаргадаг. Одоо эдийн засгийн орлого нийтээр нэг авч үзэх юм бол их багаар нь биш шүү зэ. Нийтээр нь авч үзэх юм эмэгтэйчүүд нь илүү байгаад байгаа. Тэ? Арай илүү хөдөлмөрч байна. Арай илүү одоо юу гэдгийг те тэр гэр бүлд ийм одоо юу гэдгийг те ашиг тустай байна гэсэн үг шүү дээ, тэ? Ажлаа байнга тогтмол хийж ин ч гэдэг юм байгаад. За тэгвэл эсвэргээрээ бас байж болно л доо жишээ нь ирчүүд нь бас мөнгө олж ирээд эдийн засгийнхаа боломж олцоог орж ирээд ингэж явдаг юм тохиолдлууд байна. Гэхдээ эмэгтэйчүүд бас удирдах чинь. За монголчууд бол ер нь жоохон аллерги типийн тал руугаа илүү шүү дээ. Ер нь ирэмгүй. Ер нь л аллерги нь бол илүү жоохон дамгаа. Тэр чинь өөрөө чиний яриад байгаа шиг бид нар чи юм цөсөхтэй арт түмэн гэж ярьдаг шүү дээ. Монголчуудыг шалтгаан нэг юм генетикийн хувьд бид нар бол бас нэг юм жоохон аллерги юм дайчин тий ийм бас жоохон сангвиник хүмүүс их байдаг шүү дээ тий. Сангвиник нь бол арай бага шүү. Ер нь гэхдээ дэш байгаа шүү. Аллергикаас жоохон дэш. Тий. Тэгэнгүүт эн чи өөрөө яадаг вэ гэхээр нөгөө ийм хүмүүсийг дайчин тий иймэрхүү одоо юу гэдэг хүмүүсийг илүү их байлгадаг тий. Нэг ийм дугай номоо хүмүүсийг биш тий. Угаасаа л нэг ийм анханасаа бид нар чинь нэг ийм дайчаар том байж тий эн чинь бас бүрт хугацаанд тогтвортой ингээл нөгөө жилийн дөрөв үйлрлийг нүдлэр давна гэдэг бол бас л хэр оргийн хүмүүсийн даваад гарах даваа биш шүү дээ тий. За эдгээр нь сүүлдээ яадаг вэ гэхэл генетик сууж байгаа. Урт хугацаанд тогтвортой байгаад ирэхээр тий. Энийг хэвийн үзэгдэл болоод явчихж байгаа. За хоёрдугаарт за яг эмэгтэй хүйс бол тэгтээ яг одоогийн нөхцөл байдал дээр бол бас яг тэр одоо хэмнэлээр харахад их төвөгтэй болчиход байгаа. Эмэгтэйчүүд нь мундаг юм байна гэж хэлэхдээ их төвөгтэй шүү гэсэн үг тийм. Угаасаа яадаг вэ гэхээр сэтгэл зүйн хувьд эмэгтэйчүүдийн докторгүй байдлын нэг юм хязгаардаг юм. За эрэгтэй хүйс бол одоо бие физиологийн хувьд бол илүү доктортой хүйс гэж боддог. Доктортой хүйсийн хүмүүс. Яг гэвэл маш их тийм даврын өөрчлөлт маш бага ордог юм байна. Физиологиороо тийм. Эмэгтэйчүүд бол даврын өөрчлөлтөнд маш их ордог төрлийн хүмүүс. За нэгт сар болгоо орно. Тийм. Нэгтээ 3-аас 7 хоног орно тийм. Дээрээс нь төрөлт, жирэмслэлт, даврын өөрчлөлтөнд маш их оруулна. Маш их сэтгэл зүйн тийм докторгүй нөхцөлийн баланс руу тэгээд тэд нэр чинь ингээд нэг юм тогтоож барих хэрэгтэй шүү дээ. Тэр докторгүй болцсон сэтгэл санааг сэтгэл зүйн байдлыг доктортой болгохын тулд хичээл зүтгэл заавал хэрэг. Зүгээр хайчих юм бол тэн заавал үлдэцүүлдэг. Тэр үлдэцүүд нь заримдаа яадаг вэ гэхээр доминант байдал бий болгоно. Тэгээд нэгэнт өөрчлөгдөхгүй гэдэг ийм шин чанар руу эсвэл хүлийн хамар руу орчдөг. За хэлээд ойлгохгүй юм чинь чимээг амын дагаал явчих. Тэгээ нөгөө эмэгтэй хүн бол ойлгогдох гэж биш те зүгээр хайрлагдах гэж төрсөн энэ гэл ингээл нэг юм бас пропаганда те тэр чинь бас хитрхи тийм нэг талыг тойшруулсан феминист байж болохгүй л те. Манайд бол Монголд бол ихэнх хацуудыг бодвол эмэгтэйчүүд ерөөсөө дутуу ирэх эдлээгүй. Бараг бүх цаг үедээ шүү.
бидний нуус товчоноос эхлүүлээд шүү тий. Хөлөн их бүртүүжин гин одоо юу гэдгийг тэдний санал тий. Олон хатны санал тэднээс авч байгаа саналуудыг харахад тэдний нөлөө ямар хүчтэй байсан бэ гэдэг. Өөрөөр хэлбэл бид нар бол нэг тийм одоо эцгийн эрхтнийг сүртэй эцгийн эрхт ёсоор тий. Ингээл амьдрал амар их хүндлэл аваал тий. Ингээл амьдэрсэн эмэгтэйчүүдээ штэ тэг мал нохоо мэдтэй ингээл үцэж амьдэрсэн ард түмэн биш байхгүй бид нар. Харин бусад улсууд бол жинхэнэ тийм байсан шүү. Эмэгтэй хүн биш байсан үе амар дээрлэгдэг юу орнууд зөндөө үед юм бэл одоо ч байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа энэ Азийн орнууд ч бас эмэгтэйчүүдийг аягүй дорд үздэг. Манайхан ч нөгөө эмэгтэйчүүдийг ерөөсөд дорд үздэг шүү. Бид нар чинь бүр ингээд амар харилдсан шүү дээ Монгол залуучууд чинь эмэгтэй хүн хэтрээд байгаа одоо. Тий. Жохон. Энэ дэр нэг асуулт шудраг асуулт сууч. Метраж маань дуусж байгаа. Тэр сүүлийн хоёр асуултаа ингээд асуу. Одоо энэ эмэгтэйчүүдтэй бид нар хэрэлдэх ирэхгүй байгаа даа байхгүй. Мэтгэлцэх ирэхгүй байгаа байхгүй. Буруу бодож байгааг нь тайлбарлах ирэхгүй болчиход байна. Ягаад тэр шалчгаансан болчих гээд байгаа байхгүй. Энэ хүний буруу байхад чи эр хүн юм байж болтхий. Тэгээд буруугаар нь байлгаалын үйл чинь улам нэмэгдэж 5% байсан бол 6% болно гэж би бодод байгаа байхгүй. Тэгээд энэ чинь эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёулаа сэтгэл зүйтэй. Тэгээд ойлголцохын тулд ярилцах хэрэгтэй үстэй тий. Ярилцаад тэгээд тэнд зарим тохиолдолд зөрчилдөж бас болно шүү дээ. Хэрэлдэхгүйгээр зөрүүтэй бодол байж болно шүү дээ. Хоёр бие хүндтэй. Тэгээд энийгээ эрэгтэй хүн тайлбарлахаар шалчгаансан болчих гээд байдаг. Эсвэл чи ир юм байж зүгээр буулт хийгээл таны хэлдэг за тэгэл яачаач тий. Чиний бурууч байсан зөвч байсан тухайн ситүэйшн дээр буулт чинь гэдэг шиг тий. Эн чинь өөрөө зөв юм уу? Тэгэхээр энэ талаар та нэг яриад өгч. Окей. За энэ бол нөгөө нийгмийн хэвшмэл буруу ойлголт шууд. Бүр хэвшмэл буруу ойлголт шүү. Хоёрдугаарт яадаг вэ гэхээр эмэгтэйчүүд хүлээн авах чадвар сул. Өөртөө шөмжлөлт хүлээн авах чадвар. Өөрийгөө миний буруу гэж хэлэх чадвар нь маш сул шүү дээ. Одоо уучлаарай миний буруу гэж хэлдэг эмэгтэйчүүд хэр олон бэ Монголд? Миний нөгөө ярьдаг бас нийтлэг нэг юм байдаг нь ядахта 70-30 байгаа ч л гэдэг. Гойж ядахта 70-30 байгаа ч булт ихтэй хүртэл гэж байгаа. Ирч 100% бууж өгч болохгүй шүү дээ л гэж. Ядахта 30% нь миний буруу шүү дээ хэлээ сурчаач л. Алдаа. Тэгэхээр буруу байгаадаа бол буруутай юм гаргаж ирээд ярилцаад гэсэн шүү дээ. Тэгээд явж нөгөө ярилцах чадваргүй чиний юм алдаа чи бүр хүмүүжлийн алдаа болчиход байна шүү дээ. Тэр ч бүр ярилцаж чаддгүй ард түмэн. Бүр ярилцдаг ард түмэн гэж бүр ард түмнэрээ. Ярилцах гэхээр хэрүүл олчихно гэж хайчдаг. Тий. Шийддэг. Тэгээд бүх асуудал үлдээчдэг ард та. Тэгээд ярилцахаар нөгөө саяны хэлдэг шиг ойлголцол төрдөггүй, шийдэл төрдөггүй учраас хайчдаг байхгүй. Шийдэл төрөхгүй байгаа ихэнх шалтгаануудын томд яадаг вэ гэхээр эмэгтэй хүн ялах хэрэгтэй гэдэг юм сэтгэл зүйн хэв шинж яваад байгаа. Тэгээд тэнд би хэлээд байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр чи 70% ялж болно. 30% дээр ядахта бууж өгч л гэдэг. Буруугаа олоод хичээл гэж. Гой point байна. Би ийм арга ашиглаж байгаа. Яг ингээ мараа болно штэ. Маргалдаан үүсэн штэ. Бүхэл өмнөд үүсэн штэ. Тэр үед нь бол дугаа. Окей. Эмоц өслөө. Тембер чангарлаа тий. Өөдөөс яг тэнд авалцах гээд байгаа байхгүй. Тэр үед би болт хийж байгаа. Окей. Өнгөрөх хэрэгтэй. Яг тэрэн дээр ингээд бүр хаалгаар ингээд гараа явж исэн удаа байдаг байхгүй. Тэгэхээр би яг тэрийг мэддэг учраас тайван байлгаад тэгтээ тэрийг би орхихгүй. Дараа нь заавал ярилцдаг гэдэг амар гоё орой. Тайлж одоо тэгэхгүй бол миний дотроос юм үлдчихэж байгаа байхгүй. Дээрээс нь тэр хүнд би үгүй зөв бурууг нь ойлгуулж хэрэгтэй. Тэр хүн чинь 100% зөв байх алгүй шүү дээ эмэгтэй хүн байлаа. Магадгүй би тэрийг миний дэлхийн бүх хүн ингээд кино шиг харж исэн бол гэдэг тийм тэр талаас нь би ингээд бодож үздэг байхгүй. Тэгэхээр заавал энийг тайлбарлаж өгөөд өөрийнхөө намдоо холоогоор бүх юм гоё байна. Гоё dinner night те. Тэр үед ингээд би тэгээл бодсон байхгүй юу. Тэгээд ингэсэн шүү гэдэг ингээд тайлбарлаа өчгөр тэр хүн ойлгох юм бэл. Оо за тий. Би бас тэр жоох ингэсэн байлээ гэдэг ингээд тэр нэг юм авалтсан үедээ биш.
жоохон тайвширсан үедээ. Гэтэ хайж бас болохгүй. Хайх юм бол хайж шүү дээ. Гэтэ хаягдашгүй зүйл гэж байдаг шүү дээ. Бас чухал юм тий. Чухал бас. Үгүй энэ дээр хоёлаа миний байр суурийг чи бас ойлгох хэрэгтэй. Тэгжиж хоёлаа цаашдаа хамт байна гэдэг зүйлүүд дээр хийж чадсан. Окей, наад зүгээр арга чинь бас ингээд хэрэгжиж болно. Тэгтээ хэрэгждэггүй хүн гэж бас байдаг шүү. Тийш. Тий, өөрчлөгдөжгүй энэ чинь генетиклийн асуудал байхгүй юм. Тий. Насаараа ялцсан, яснаараа дийлцэн, дийлэхгүй бол ингээд ямар нэг аргаар дийлэн тий хүн атна гэж байгаа ч хамаагүй дийлдэг хүмүүс байна шүү. Тийм асуудал бол эн чинь мандал хийлнэс шүү дээ тий. Одоо юм нэг бол юм психопат байхгүй тий. Сэтгцийн одоо эмгэг сэтгэж байхгүй тий. Эсвэл сэтгцийн эмгэг байхгүй. Тэгэхээр энэ докторгүй хэв шинж одоо шинэ докторгүй байгаа одоо ихэнхдээ одоо юу гэдгийг тэрийг ингээ хөлөмшөр за окей. Жижиг юм дээр бол ирчүүд нэг ган хийхгүй дээ. Ихэнхдээ тий. За орхиж байгаа шүү дээ. Маш олон зүйлийг орхиж л байгаа шүү дээ тий. Гэхдээ чухал юмнууд дээр харилцаад ойлголцоод хүлээж авахгүй юм нэг юм ярилцлага өрнөж явах хэрэгтэй. Тэгээ мэдээж хит их ийм олдсон гэх хэрэглээ үед бол би бинийгээ авах гэдэг тийм үед бол хэцүү. Хэцүү байдаг тий. Заримдаа бид ингээд зарчим гэдэг юм уу үндсэн юм бодит байр суурин дээр бас хатуу хийж сурах хэрэгтэй. Бид нэр тэгвэл болохоор бидний ч хүмүүжүүлэхдээ тийм байрнаас суурин дээр ингээд хүмүүжүүлээгүй. Яг тэгвэл эрэгтэй хүүхд ерөөсөө өөрийгөө хайрлах хэрэггүй болгож сургацсан байхгүй. Ойлгох хэрэггүй. Олон юм ярих хэрэггүй. Тэгээ бид нар чи юм хараа. Хүүхдээ хас эхлээл ингээл юм одоо юу гэдгийг дандаа зодуулдаг юм уу, ингээ хатуугаараа үсдэг юм уу, тэ нэг юм хатуу шүр амьдралыг тоолол тэгэл нэг юм зовлонгоо зовлон биш юм шиг ингээд харж үзэх хэрэгтэй юм шиг те. Ингээд өсгцэн. Тэгээд тэрний шүүр даваар өөрийгөө хайрлах сураагүй бол сурдггүй болгож байгаа юм л да. Тийм талууд бас байна. Зүгээр эсэргээрээ үнэхээр чиний хэлдгээр те одоо үнэхээр шалчхан сэрчүүд зөндөө байна. Үнэхээр ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй асуудлаас үргэлж зугтдаг те. Тэгээд асуудлыг шийддэг өөрөө айгаад шийддэг юм хүн бай. Чи жишээ нь сайн инглиш те дараа нь шийднэ гэдэг үлдэж шүү дээ. Бүр айсандаа шийдэхээс бүр цааргалаа зугтдаг хүмүүс биш. Яасан айсанд одоо юу гэдгийг тэр асуудлыг шийдэхгүй бол архиуч байгаа. Тий. Зугтчих нэг суртаач нь те. Тэр асуудлаас үргэлж зугтчих байгаа. Хэрэлдэж ч юм уу заримдаа энэ асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ. Шийдэл гаргах хэрэгтэй шүү дээ. Эсвэл нэг үр дүн ямар нэгэн гармаар шүү дээ. Тий, нэг л гарах хэрэгтэй. Тэгээд хэрүүл болгон бас муу биш. Тэмээ тэгэхээр бид нар яг нэг ийм зоригтой байх хэрэгтэй. Тэрний өгөхлөөр асуудлыг аль аль нь шийдэх ийм зоригтой байх хэрэгтэй. За ингээд эрхэм мөндөд үзэх сонсогчдоо өнөөдөр бас маш сайхан бол дахиад ер нь наадмын 3 өдөр сайхан ариг уугаад нэг 3 хоног л ярил ярьж байрлаа. Хөөрглөө сайхан өөдлөө одог орхоо ялаа гэх. Тэгээд эмчтэйгээ за өстой сайхан энэ би одоо энэ хөөргөтэй болмоор байна. Одоо бас 30 нэлээ гарчлаа одоо нэг би зөвч үрж мэдэхгүй. Тэгээд энэ юу гэдэг хөргө асууж болох байх. Тэрхлээд өсгөж байгаа хувийн юм ярьчих. Энэ ямар чулуу вэ? Тарет маань гэдэг энэ Монгол чулуу. За. Тий. Би нөгөө Монгол хөрөндөөгөө чулуу их хөрөндөг үлдэг л гэж. За бодож бас. Яста сонсоогүй тарет маань гэдэг анх удаа сонсч байна те. Иргэжлийн үед нэг хөргөтэй болцсон байдаа тэгээд хөөргөөр спонсорлох спонсор. За тэгээд сайхан ярилцлаа. Олон сэдвийн талаар ярилцлаа. Тэгээд нэвтрүүлэг маань үнэхээр одоо метражиндаа л баригдлаа да. Тэгээд маш олон асуултууд үлдлээ. Яагаад ер нь дахиад нэг дугаар бэлтгэж болохгүй гэж өнөөдөр бол 20 дахь дугаар подкаст маань ер нь нийгмийн сэтгэл зүй суурьтай подкаст байгаа. Тэгээд миний анзаарснаар одоо Монгол хүмүүсийг хамгийн түрүүнд хийх бидний анхаарах ёстой зүйл нийгмийн сэтгэл зүй юм болоо. Энэ замын төгжрөл гэхээс ч бараг чухал зүйл нь. Замыг төгжрүүлээд байгаа хүн нь хүн машин дотор сууж байгаа жолоо ярьж байгаа хүн хүнийг хөдөлгөж байгаа зүйл нь сэтгэл зүй нөлөөлөл нь. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг мэргэжлийн хүмүүстэй бас ярилцаж ил далд байдаг сэдвүүдийг ил гаргаж тавьж бүгдээрээ нээлттэй ярилцаад гоё ойлголцоод эндээс үзэж сонсож байгаа хүмүүс нь авахмаа аваад өөрийнхөө зөв гэдэг бодлоо зөв юм байна гэдгийг мэдээд энэ талаар бас бодож үзэх хэрэгтэй байна. Би энэ дээр алдаад байна шүүгээд хүн өөрөө өөртөө нөгөө зөвлөгөөх хамгийн зөв байт юм шиг санагдаад байгаа юм.
энэ тэндээс харж агаад энэ өстой гой санаа би бас буруу удаадсэн байна гэд. Тэгээ мэрэгжлийн хүмүүсээс үг сонсож байгаа чинь одоо манай хүмүүс чинь манайхан ч нэг лам бөөхөөсөө илүү шинжлэх ухаанч хүмүүст их одоо ихтгэл үнэмшил өндөр болчлаа шүү дээ тий. Тэгээд аль болохоос шинжлэх ухаанч хүмүүсийг оруулах юм сонирхолтой байгаа даа. Тэгээд цаг зав гарган хүрэлцээрсэн танд баярлалаа. Өнөөдөр бас улсын баяр наадам болж байна. Тэгээд та Монгол ахын дүүстэй дэлхийн өнцөг болонд амьдарч байгаа монголчуудаа юу гэж хэлмээр байна? Сайхан наатаарай. Тэгээ өргөн дэлгэр сайхан наатаарай. Тэгээд бас чи бидний тэгээ ондоошл бидний өв бидний соёл тэгээд би бол одоо миний бол одоо хамгийн одоо бүх баяр дотроос хамгийн дуртай хайрладаг хүндэлдэг. Тэгээд бүх соёл нь багтдаг. Тэр баяр бол энэ наадам. Тэгээд одоо сайхан надараа л гэж хэлээ да тий. Тэгээд тий. За баярлалаа ингээд ирэх үзэг сонсогчдоо Жошогийн подкаст эпизод 20 энд хүрээд өндөрлөж байна. Эхний сизон маань албан ёсоор 20 дахь дугаараараа ингээд өндөрлөж байгаа шүү. Тэгээд дараагийн сизоноор та бүхэнтэйгээ эргээд уулзахдаа маш их баяртай байна. Сайхан надараа.